Шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч амар санаа болон мөнхцөл миний биш ээлжид дугаараа хүрэхээр бэлэн болоод байна. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107.9-оор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг итгэл даах герман чанар өрөөтэй хийцих Монгол гэрт нүүдэлчин ахуйг мэдэр өрөөтэй гэр бүг ивент тэтгэн та бүгд төрөж байна. За өдрийн минь дамраа. Өдрийн минь дээ. За хоёул өнөөдөр бүр арай л их хугацаагаар урагшаа аялах гэдэг нь үү? Одоо тэгээд цаг хугацааны аялал юм чинь урагшаа хаашаа аялцах дуртай зөврөөгөл явна л да. Тэгээд одоо ингээд нэвтрүүлэг цаг хугацааны аяллыг нэвтрүүлэг хийж яхад бид нэр ингээд орчин цагийн үе өнгөрсөн хугацааг олон ингээд түүхийн дандаа ингээд улс үндэстэн байгуулагдсанаас хойш голдуу агуулгуудыг ярьж ирсэн байна. Тий. Соёл иргэншил эднээс тэрийг. Гэтэл одоо хүртэл ингээд хүмүүсийн дунд чулуун зэвсгийн үегээд тэгэхээр шийдвэл чамд юу бодогддог? Маш эртний л бах гэж боддог доо. Тэгээд энэ зүгээр ингээ байж байгаа хинт хүмүүс ингээл хот байгуулаад ингээл суурин болоод ингээл явцсан юм шиг зүгээр нэг тийм нэг юм үсрэлттэй ойлголт байдаг шүү дээ. Гинт ингээл энэ хооронд чинь маш их цаг хугацаа зарцуулж байгаа байхгүй юу? Одоо баг сая жил орчим ч юм уу тий. Тэгэхээр 2 сая ч минут байдаг. Тэгээд гол нэг энэ бүх хугацаа гэдэг зүйл чинь ингээд антрополог болон нийгмийн ухаанаар болохоор хүмүүс үүсээд хөгжөөд ирэнгүүтээ ингээд яг спираль шиг ингээд хар нүх гэж байдаг шүү дээ. Тийш ингээд нэг зоос ингээд нэг хар нүхний юм симулятор дээр ингээд нэг зоос ингээд өнгөрүүлэхээр ингээд эхлээд алсаас ингээд хороогоод явдаг. Ойр гол руу орчих тусам улам хурцдаг тий. Тэгээд нэгэд үзэхээр өнөөдрийн бидний амьдарч байгаа 1 жил бол одоо дундад 100-ны үеийн одоо манай тооллын өмнөх үеийн 100 жилдээ бол бараг дүүцэхээр байгаа байхгүй юу? Одоо мэдээлэл солилцооны хурд болон бүх юм утгаараа энэ нь нэг талаараа бас айдас. Яа тэгэхээр бид хитрхи хурдан ингээд одоо ингээд хөвсөж хөгжиж байгаа бол evolve хийгээд хөвсөж хөгжиж байгаа болвол бидний нөгөө нэг санаа зовдөг нэг юм байна шүү дээ. Төгсгөл ойрхон болоод байгаа юм биш үү гэдэг нэг юм. За энэ бол философи асуул. Гэхдээ одоо гол нь тэгвэл биднийг өнөөдрийн нэг юм 100 жилтэй 1 жилийг харьцуулах. Магадгүй чулуун зүсгийн үеийн баг 100000 жилтэй 300000 жилтэй 1 жил бидэртэй харьцуулагдах байхгүй юу? Ер нь зүгээр цагаад болох. Тэгэхээр энэ бүх зүйл чинь яаж тэр үеэс ингэж маш холоос ингэж ирчээ авч жагаад бидний үед ирж байгаа шүү дээ. Тэгэхдээ бид нар энэ үн дүрлэгтний төв хөлөө алдаа дутагд мөглөө ярьж ирсэн гинт бид нар чулуун зүсгийн үеийнхэн ач холбогдол гайхамшигтыг ерөөсөн мэдэхгүй байдаг байхгүй. Тэгэхээр энийг би тайлбарлаж өгөх гэсэн. Маш энгийнээр ингээд маш ойлгомжтой. Тэгчих юм бол дараа нь бид нар нөгөө бусад түүхүүдэд ярихад нааж ойлгоход аюу айтайхан болно гэсэн. Тийм учраас би энэ хэрэгээр чулуун зүсгийн үегээд хамгийн уйтгартай сэдвийг хамгийн сонирхолтойгоор ярих зориг гаргаж авсан гэсэн үг юм аа. За баярлалаа. Өнөөдөр тэгэхээр маш сонирхолтой сэдвээр ярих юм байна. За мэдээж хэрэг одоо Грекийн домог зүуд бол одоо өгүүлснээр хүн төрлөختөнд галыг бэлгэлж түүнийг хэрхэн ашиглахыг заасан авгаа титан одоо Прометей гэж байдаг тийм ээ. Гал эзэмших болсон хүн төрлөختийн түүхэнд хамгийн одоо том эргэлтийн цэг байсан гэдэг бол маргаангүй. Энэ үеэс эхлэн чулуун зүсгийн үед хувьсгалт, нээлт, ололт амжилтуудын их л тавигдсан гэж үзэж байгаа. За яг энэ үеэс эхлээд. Эдгээр нь орчин үеийн иргэншлийн их үүсвэр гэж шууд хэлж болно. Одоо нэгсэндээ голын ихийг ингээл хөөсөөр яваад нэх уулын дэвсэг газар, уулын орой дээр дэвсэг газар намгархуу юмнаас эхлээл их байдаг штэ. Одоо тэр ихэнд гэсэн үг юм да. Тэгээ Африк ТV хүн төрлөختний үлгийг тундаг гэж бүгд үздэг. ТV-ийн одоо зүүн хэсэгт орших улс энэ бол одоогийн орчин үеэр Танзан гэдэг улсаас гэсэн санаа нь явж байгаа юм. Одоогийн танзанчууд гэсэн үг биш л дээ. Тэрний газар нутгийн тэр нэг одоо нэг том хөндөй байна. Одоо хавцалчих юм уу. Тэгээд одоогоос 2 сар жилийн өмнө одоо энд хүн төрлөختний гайхамшигт түүх одоо яг цэгээ тавьж эхэлсэн байхад. Одоо үүний эхлэл Онгоро Горо гэдэг тоогооны ойролцоо. Зүүн Африкийн хагарлын Олдувайн хавцал гэж байдаг. Олдувайн. Урт нь ойролцоогоор 50 км урт энэ хавцал нь хүний хөгжил хувьслын хамгийн эртний уул мөрийг илрүүлсэн газраа гэж үздэг. Хүн төрлөختнөр. Үүнээс одоо үнэхээр шиндээс олдсон одоо эртний олдурууд Олдувайн хавцлыг дэлхийд даяар алдартай болгосон. Энэ олдурыг илрүүлэх боломжийг олон жилийн турш хөгжүүлсэн ирэл одоо юу гэдэг салхи илэгдэл шүү дээ. Тэр бүгд одоо нээж гаргаж ирж Монгол өгсөн гэсэн. Одоо нэгсэндээ булгдсан байсан тэр бүх эд үлгийн зүйлүүд салхины илэгдлээр ингээд гарч ирсэн гэсэн санаа. Олдвын хавцал бол дэлхийн үндсэн булан бүрээс одоо палео археологчдыг өөртөө татчихсан. За чулуун зэвсгийн үеийн археологчд гэсэн санаа явж байгаа шүү байна. Миний ойлгож байгаагаар бол палеолит гэдэг чинь одоо чулуун зэвсгийн үе гэсэн үг шүү дээ. Лит гэдэг нь чулуу гэж үзэх юм бол чулуу.
биш палечин чулуу. Тэгэхээр энэ одоо экспедицийг бол одоо Их Британий эрдэмтэд одоо асуудлаад явуулж байгаа. Эндээс одоо төслийг одоо Лондонгийн одоо их сургуулийн археологч Игнасио де ла Торре гэдэг хүн удирдаа. За одоо энэ хүмүүсийн хийсэн одоо тийм дүгнэлт мэдээллүүдээс би одоо түүж авсан гэсэн санаа юм аа. Их сурулж гин гэсэн санаа. За ингээд одоо олдвын хавцаас олсон олон чухал нээлтүүд нь хүн судлалын түүхэнд одоо цааш нь ховсголт эргэлтүүдийг авчирсан. Тэдний дундаас хамгийн алдартай нь Homo habilis буюу чадварлаг хүн гэсэн нээлт багтдаг. За энэ чинь Homo одоо sapiens гэхээс өмнө Homo habilis гэдэг тийм одоо зүйл гарч ирж байна тийм ээ одоо хүний Homo habilis бол орчин үеийн хүний хамгийн анхны төлөөлөгч гэж үзэж байгаа. Чулууг юм зүсгэд ашигласан анхны хүн бол таарч байгаа. Тийм учраас чадварлаг гэдэг нэрийг өөртөө авсан Homo. Түүний ашиглаж байсан чулуулгийн хилтерхийнүүд одоогоос 2 сая жилийн орчим настай өмнөх. Гэвч түүний дараагийн төлөөлөгч бол Homo erectus гэж гарч иртэл нь хүн төрөлхтний хөгжлийн цоошин үе чатыг эхлүүлж ирсэн одоо тэр Homo erectus. Чулуугаар ингээд юм зүсчихсэн хүмүүсээс Homo erectus гэдэг дараагийн хүн гарч ирэхдээ сүх хүтэйсэн баг. За чулууны хилтерхийгээр юм зүсхийг бодвол энэ бол хамаагүй том амжилт байхгүй. Одоо энэгээр ярих юм бол одоо бид нэг юм хялбаршуулж ойлгох юм бол бид нар бүр цоошин үе агч гэсэн үг. Хууз хэрэгж гэсэн үг. Тоглоом урал бүр нэг дараагийн левел рүү орж гэсэн үг. Одоо олдвын хавцлын хөрсөн дээр одоо ч тоо томшгүй олон сүх ингээд хадгалагддаг болсон байна. Эдгээр нь бол эртний хүмүүс тодорхой хэмжээнд оюун ухаантай байсан шууд нотолж байгаа юм. Яагаад нотолж байгаа? Энгийн чулуун бөөгнөрлөөс гар сүх бүтээхэд ур чадвар төсөөлөл шаардлагатай. Одоо байгаль дээр байсан чулууг ингээд ирмэгтэй чулууг авч юм зүсчихсэн хүн энийг ямар нэгэн бэхлээд сүх болгоод ингэнэ гэдгийг бодно гэдэг нь өөрөө яг оюун ухааны хөгжил байхгүй. Амьтад бол одоо багц зэвсэг гэж байдаг. Амьтад жишээлбэл одоо сармагчин одоо модны мөчрөөр ингээд юм зохиод унагадаг ч юм те шувуу янз юм ашигладаг ч юм ингээд үүрэг мүрээ засдаг. Энэ бол яг нөгөө нэг хамгийн их ялгаа нь бол одоо ерөөдөө багаж үйлдвэрлэхгүйгээр одоо байгаль дээр байгаа зүгээр байгаа юм ашигладаг хөхгүй амьтад. Хүн амьтнаас ялгарч эхэлсэн ялгаа нь болохоор яг багаж гэдэг зүйлийг зориулж үйлдвэрлэсэн гэсэн үг байхгүй. Тийм байна. За тэгээ гар одоо сүхийн жишээн дээр би тодорхой хэлбэрт оруулсан энийг бүр ийм юмны зорилготойгоор бүтээгдсэн тэгээд урьдчилж төлөвлөж тэр чинь тархиндаа нэг дизайн бодож байгаа шүү дээ. Бид нар ч одоо дизайн гэж том юм яриад шүү дээ. Эцэг бүр амар ингээд basic буюу ингээд энгийн дээр очихоор чи юм амар ингээд энгийн болдог шүү дээ. Дизайныг гаргаж ирсэн байна. За нэг ийм модны үзүр дээр энийг ингэж бэхлээд уяагаар бэхлэх юм бол энэ сүх болно гэдгийг ойлгосон байна. Сүх болоод тэгээд нөгөө энгийн чулуугаар цогсноос илүү бүтээмж нэмэгдэн гэдгийг ойлгосон байна тий. За одоо ингээд энэ бол амьтны аль ч амьд байдгүй зөвхөн хүнд л бий болсон зүйл гэж үздэг. Гар сүх бол хүн төрөлхтний түүхэнд гарсан хамгийн том асар том дэвшлүүдийн нэг гэж байгаа. За энийг бүштэд бүр нарийн ярих юм бол одоогийн бидний үүсгэсэн компьютер уурын галт тэрэг энжин одоо тэр хөдөлгөөр шүү дээ. Тэр мөрнөөс ч илүү чухал гэж үзэж байгаа байхгүй. Яа тэгвэл тэр байхгүй бол бид тэнд очихгүй гэсэн санааг л илэрхийлж байгаа. Энэ үүсчихэр тэр үүсэх нь бол нөгөө нэг философи утгаараа санамсаргүй зайлшгүй болчихж байгаа. За ингээд гар сүх бол үнэхээр гайхамшигтай багаж гэж байгаа. Одоо би ингээд сони юм ярьж байгаа шүү. Амар ингээд энгийн юм игэд гайхамшигтай мэтэр ярьж штэ. Гэхдээ бид нар сонсогч нар өөрсдөө сая жилийн өмнө гэдэг ч юм уу те ингээд байлахад үзэхээр эн чинь ингээд арай өөр юм харагдана л да. Ингээд өөр төсөөлж юм байна. Одоо дэлхийн олон хэсэгт маш хугацааны туршид одоо тэр сүх хэрэглэгдэжсэн. Хамгийн эртний сүх гар сүх бол ойролцоогоор 1.6-аас 1.7 сая жилийн өмнө бий болсон. Үүнийг хамгийн анхны Homo erectus гэдэг нөхдүүд хийсэн учраас дараагийн одоо тийм шинэ нэрийг авч үүсэж байгаа. Гэхдээ гар сүхийг сая гаруй жилийн турш хэрэглэсээр байжгаад бүр неандерталчууд тогтмол гар сүх үйлдвэрлэж байна. Тэдгээр нь баг хуучин дэлхийг одоо бүр даяар хамарсан сүх гэдэг зүйл бий болоод. Энэ бол чулуун зүсгийн үеийн Швейцарын армийн хутаг гэсэн үг. Яагаад гэхээр олон зорилготой, олон зориулттай, олон хэрэглээтэй хутгыг хэлж байгаа шүү дээ. Швейцарын армийн хутаг гэдэг нэг хутаг байдаг шүү дээ. Swiss Army Knife гэдэг тийм ингээд лаа зонгоолгоод баг юм ойж моёол бид нар ихээсээ мэдэн дээ. Тийм Викторийн ногс хумсаа чавж маваал тийм. Үүнийг шүү дээ ингээд арьс халимлах гэж байгаа. За арьс ингээд за яс хаглах, нүх гаргах, модны холт авах, үндэс ухах зэрэгт ашигладаг гэсэн. Их олон төрөл зөвхөн чулуугаар юм зүсэх биш. Энд чинь ингээд олон үйлдэлтэй болж байгаа учраас яг тэр Викторийн ногсын хутга шиг гэсэн үр функцтэй байсан гэсэн. Хамгийн гол нь хурц хэрэмгийг амьтны махыг яснаас нь салахад ашиглаж байсан гэж байгаа.
Тэр сүхээрээ ингээд шулхна шүү дээ. Ингээд завчаад. Тэгээд энэ нь Homo erectus-ийн шүдээр хийж чадахгүй зүйл байсан байна. Яг үн чинь бас болгож идэхэд арешт байгаа юм шүү дээ. Бас цагаад болгоно. Гар сүхийн ачаар эртний хүмүүс ургамлын гаралтай хоолны дэглэмээ махаар сольж эхэлсэн гэсэн. Ингээд махаар солиод эхлэхээр улам илүү их уураг хэрглэж эхэлж байна гэсэн. Одоо ингээд Жимс үндэс төвж идчихсэн хүмүүс уураг хэрглэж эхэлнэ. Уураг хэрглээд ирэхээр ходоодны бүтэц хоол боловсруулах эрхтнүүдийн хувирлүүд бүгд өөрчлөгдөж эхэлнэ гэсэн. Хүн чулуун засгийн үеийн энэ анхны ид шидийн агшины одоо үр дагавар асар том байсан. За биеийн булчингийн хөгжил мах идэхээр биеийн булчин биеийн мас томорно гэсэн. Бусад одоо олон өөрчлөлийн зэрэгцээ махны хэрэглээ нэмсээр тархины хэмжээг эрс том. Уураг тархины хэмжээг эрс томруулсан. Энэ хүн төрөлхтөнд цоо шин боломжийг өгч байгаа. За одоо нэгсэн доо нэг одоо үеийн сайлаа битгээр савн томроод ирэхээр сайл нь угаасаа ингээд өөрөө ингээд бий болно гэдэгтэй адилхан. Цаг хугацааны явцад махны өндөр хэрэглээ нь эртний хүний тархины хэмжээг 640 куб одоо сантиметр байсан 900 куб сантиметр болгож томруулсан. Бараг 3 дахин. Биш 3.1 дахин томруулсан. Үүний зэрэгцээ түүний оюун ухааны чадвар нь нэмэгдэж энэ хэмээрээ иргэжлийн дараагийн том алхамд хүрэх замыг нь тавьж өгч байгаа шууд. Энэ бүхнийг газар дэлхийг одоо дээрх байгалийн галыг бий болгодог аянга солирын уналт галтуулын дэлбэрэлтүүд өдөөж өгсөн байна. За одоо тэгэхээр яа нөхөр тарих ингээд юм шингээж аваад улам их бодоод илүү нухацтай илүү ингээд юмны цааднаа таг ойлгох гэж ингээд бодож ирэнгүүт одоо солир унах аянга галтуудын дэлбэрэлт гэдэг байгалийн үзэгдлүүдийг саваг ут сонирхож эхэлнэ гэсэн үг байна. Хүн төрлөختөн одоо эндээс одоо байгалийн үзэгдлийн асар их хүч болохоор зөвхөн амьтдын төдийгүй эртний хүмүүсч мэдээж айлгажсэн тийм ээ. Хизээ нэгэн цагт ямар ч магадгүй одоо сая жилийн өмнө хүний сониуч зан эдгээр амь насанд учруулж одоо мэдэх энэ байгалийн гоц үзэгдлийг сонирхож эхэлснээсээ эхлээд айцаа ялж эхэлсэн гэсэн үг. Айхаа болно гэдэг чинь асар том хөгжил байхгүй. Тарих энэ бол айдас биш ээ гэдгийг боловсруулж гаргаад амьтад болохоор энэ бол айдасаа гэж бодож байгаа хоёрын хооронд асар том ялгаа ингээ хоёр тишээ ингээ явж байгаас даялаад. Тэгээ Homo erectus бол одоо эндээсээ тэр галаа авч байгаа шүү дээ. Одоо галтуулаас. Галын үнэлж баршгүй үн цэнийг ойлгож түүнийг ашиглаж эхэлсэн. За ингээ хүн төрлөختөн галыг ингэж эзэмшээд чадвар нь галыг эзэмсэн чадвар нь одоо олон зүйлийг өөрчлөх нь. За хүний хөгжлийг бол огт өөр түвшинд гаргасан. За Homo erectus галтай болсноос эхлээд Homo sapiens-ийг бий болох замыг зассан гэж ойлгож байна болно гэсэн. За ингээд галаа олоод ирлээ. Галаа хадгалах гэдэг аргыг сурч байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ гал алдвал тэгээ дуусна тийм ээ. Номотхон хүмүүжүүлсэн дөл гэж хэлээд байгаа. За номотхон одоо нэгсээ өөрийн болгосон гэсэн үг тийм галаа. Африкийн шүн одоо нэгдүгээр гэрэл авчирч байгаа. Ойр өртөл сууж юм ярих. Дулааны авчирч байгаа. За чин тэр чигээр хаад дулаан газар биш шүү дээ. Хүүтэн шүү дээ шөндөө бас. Тэгэд энэ шавж үргээж тэр үе хүртэл Homo erectus хамгийн амжилттай байсан зэрлэг амьтдыг бас үргэн холтолдог гэсэн. Тэгэхээр илүү тав тухыг бий болгоод утаа юу шавжийг үргэж байгаа. Дээр нэмээд зэрлэг амьтдыг үргээд ирэхээр тэр аюул гэдэг зүйлийг мартах буюу аюул гэдэг зүйлийг менеж буюу ингээд зохицуулж сурна гэсэн. Энэ чинь тэр тархины хөгжилтөд юу зэрэгцээл явж байгаа юм энэтэй зэрэг. За тэгснээр том амьтан руу галаараа ингэх юм бол энэ айд юм бэ нэхэр би илүү аюултай болж ийн гэдэг хүртэл мэдэрч эхэлж байна гэсэн. За энэ бол одоо ингээд хүмүүсийн байгуулсан эртний одоо 100 гэж байгаад. Тэр 100-ийнх нь уул мөр ойролцоогоор 780 мянган жилийн настай гэж. Эдгээр нь байгалийн гаралтай галаас тодорхой ялгадаг олон шинж тэмдэгтэй гэж тэр 100 нь. Түүнийг хүрээлсэн харалсан чулуунуудын байрлал, ойр орчмоос олдсон төлөгдсөн үр тариа амьтны яс зэрэг нь Homo erectus галыг ашиглах урлагт гарсан байх одоо батлах баримтуудаа гэж байгаа. За галтаа болоод авахар тэрийгэ дамжуулаад олон юм хийж гисэн ба шүү дээ. Үр тариагаа хуурж идсэн байж болох нь байна. Амьтны амхаа махыг шарж идсэн байж болох нь байна тийм ээ. Тэрээр хоолоо гал дээр шарж одоо идэж эхэлсэн анхны хүн багт Homo erectus. Энэ хоолнд дагуулгах хортой нянгуудыг устгах давуу талтай. Үүгээрээ зэрэгцээд буцалгах шарах замаар олон төрлийн хоол хүнсийг илүү амттай, амархан, шингэцтэй болгож өгсөн. Ер нь бол түүгээр нь идэх чинь бол маш их нөгөө энэ эрч хүч зарцуулдаг ходоодноос. Ер нь бол яагаад хүн гэдэг нөгөө Архимедийн хууль гэж хүн юм идэхээр нойр хүрдэг шүү дээ. Юу гэж бодож байна? Хүнийг тайвшруулаад нөгөө хүний биед ингээд цус идэх байхгүй. Чи ингээд гараа зүсэн шүү дээ. Тэгээ идэхээр ингээд иржигнээ захтандаг шүү дээ. Маш их цус тийшээ очиод тэрнийг нэгчин гэсэн үг байхгүй. Тэнд маш яаралтай цусны хэрэгцээ. Цус чинь тэрийг төлжүүлж байгаа шүү дээ ингээд.
Тэрэн шиг хүн ингээ бодоод ингээд ирэхээр толгоонд нь маш их цусан гэж дүүрнэ гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт ходоодонд нь ингээд нэг хоол их орохоор тэрийгэ боловсруулах цус тийш илүү хуваарлагдана гэсэн үг байхгүй. Тэгэхээр толгооны тархины цусан ангууд тодорхой хэмжээр багадаад нойр нүрж байгаа хэлбэр байхгүй. За тэгэнгүүт түүхийн мах идэд байхаар хамаг цус чинь тэрийгэ боловсруулах гэж явахаар толгоор байгаа нэг цусан ангууд очихо болоод байгаа байхгүй. Очихо болоод ирэхээр хүний тарих ерөнхийдөө энэ хэмжээнд сэтгэл хангалттай гэдэг лимиттэй байдаг тэр хязгаартаа тулаад исэн байгаа байхгүй. За тэгээд чанаад боловсруулаад чанаад болцлагаад идэнгүүт тухайн түүхийгээс бодвол хамаагүй хурдан боловсруулаад ирэхээр тэр илүүдэл цус чинь юм уу тэр хоолой боловсруулангуудаа яаны газар хэрэгтэй газар очиж штэ. Тэгэхээр оюун санаа хөгжиж байгаа юм чинь хүний тарих руу задцсан хүн чинь өөр юм бодно штэ. Толгой тарихында тий бяцлагаж. Тэр нь тийш өгч байгаа. Яагаад тэгэхээр тэнд нь 3-1 дахин том уурах тарихтай болчихж байгаа байхгүй. Ингээд яг нөхцөлтүүлээл ингээд яг ингээд нарийн ярих бол маш ирэмбтэй, маш сонирхолтойгоор ингээд нэгсэн одоо юу гэдэг хевс шиг байхгүй. Хүний хүн төрөлтийн төв. Тийм байна. За мэдээч хэрэг ингээд энэ ойлгомжтой болоод ирэхээр өвлийн улиралд одоо майхантай аялж үзсэн хүмүүс бол мэднэ тийм ээ. Ер нь бол өвлийг л төсөөлж болоо Монголд. Мах яг хадгалахыг хөлдөж таарнаад. За тэр хөлдсөн мах түүхийч бай, болсон ч бай хадгалсан байхаа чи яаж идэв? Гисгэж. За тэгэхэд гал хэрэгтэй болно шүү дээ. За тэгэхээр шүдэл байхгүй. Шүдэрөө тэр яагаад ч барахгүй шүү дээ тийм ээ. Сүхэн зохиод тэр баг сүхтээрээс нь хатуу мөсдсөн юм зүйл байгаа шүү дээ зүгээр жишээ тийм ээ. За инхээр одоо өвлийн хүүтэнд ялангуяа бидний байгаа шиг одоо энэ хойд бүс нүрт байгаа одоо биднээс нь одоо ялангуяа Европ одоо манай энэ Монгол шиг бүс нүрт бол хоолоо гисгэх ямар нэгэн арга хэрэгтэй. Энэ бол галын одоо онцгой давуу талыг бий болгож байна. Хоол хийх нь бас нэг том давуу талыг ингэж үүсгэж гэж байгаа байхгүй. Хүүтэн гэдэг зүйл. Хоол боловсруулах процессыг хөнгөвчилж бид хэрэгтэй калори шимт ижилийг илүү үр дүнтэй шингэх боломжийг олгож ирэхээр нөөц чинь илүү сэтгэлгээрөө буюу цус чинь илүү сэтгэлгээрөө зарцуулагдах бололцоотой болно гэсэн санаа. За тэгээд бас яг нэгснээр одоо зөвхөн амьд үлдэхэд туслахаас гадна хүний биеийн үйл ажиллагааг улам сайжруулахад зарцуулагч гэх гал тусалж байна гэсэн. Болсон хоол нь хоод боловсруулах одоо зарцуулах энерги хэмжээг багасгаж хэмнэгдсэн энерги нь тархины үйл ажиллагаанд зориулагдах боломжтой болсон гэдэг дүгнэлтийг гаргаж ирж байгаа. Олон зуун мянган жилийн турш хүний тархины багт дамж 1000 куб сантиметр хүртэл нэмэгдсэн байна. Орчин үеийн тархины хэмжээнд хүрсэн гэсэн үг энэ нь бол. Гэвч 100 галын тахилгууд өөр маш олон үүрэг гүйцэтгэжсэн. Тэдгээр нь нийгмийн тогтмол уулзалтын төв зэг болж гэсэн. За галаа тойроод дулаацаа суухаар аруулаа ч юм уу тавуулаа ч юм ингээ суухаар яах вэ? Би нэг хараа суухгүй шүү дээ. Хүн юм байна. Энд нэг юм бодогдоод байна. Энд нэг юм асуумаар байна ч юм уу ингээ нэг хэл үсээгүй ч байсан бүс ямар нэгэн байдлаар харилцаа холбоо үүсгэж эсвэл би чамд таалагдаад байна, татагдаад байна ч юм уу ингээ ядаж ингээ би эндээ нэг халуун дотн ингээ харилцаа үүсгэж чинь ингээ гал гэдэг зүйл чинь яг тэр эхний яг хүмүүсийн нийгэм шиг эхний зэг нэг байхгүй. Гэр бүлтэй болох эхний зэг. Ганцаараа биш гэдэг гуруулаа гэр бүлэрээ гэдэг тэгээд бусад гэр бүлүүдтэй цуг гэдэг энэ эхний тэр нэг зөвхөн чиний тойрог биш өөр бусад тойргуудтай цагираг болон гинжлэгдэж орох эхний систем галыг тойрч өсөж байгаа юм. За энийг дагаад тэр нөгөө яриад идэг жинкнээсээ нөгөө нэг бурхан шүтэн тайлагчгүй зүйлийг ямар нэгэн зүйлд нааж тайлбарлах гэж оролдох бүх фантазууд галыг тойрож сууж байгаад эхэлж байна гэсэн. Энэ чинь цагаад болох юм бол нөгөө нэг крузийн гэр бүл шиг л Эврика одоо жинхэнэ I have an idea гэдэг зүйл чи ерөөс яг тэр систем баг. За ингээд эндээс эхлээд хүн хоорондын анхны харилцаа үүсч эхэлсэн газрууд гэж үзэж галыг тавиад. Тэг хүмүүсийн дохой зангаа нөөрний хувирал бүр магадгүй хэл ярианы эхний хэлбэрийн хэлбэрүүд үүссэн гэж үзэж байгаа. Галын тахилга гал голомт нь нийгмийн одоо тэр олонлогийнх нь төв зэг байсныг би төсөөлж үзье гэж. Хүмүүсийн хоолой хийн, ярилцсан, цуглан магадгүй анхны хэл яриа тэнд үүссэн гэхээр хүмүүс хамгийн эхлээд үлгэр ярьж эхэлсэн гэж үзнэ. За тэгвэл яах вэ гэхээр би ямар их одоо үеийн адал явдлаар ямар их хичээл зүтгэлээр ямар их эрсдлээр энэ хоолыг авчирваа гэдгийг хүнд ярмээр санагд. Нөгөө дүлж гэсэн ямар байдгийг сонсомоор санагд. Одоо нэг ан аваа хэрхэн хийснэ хэрхэн баатарлаг байснаа ярих гэдэг шүү дээ. Одоо ингээд нөгөө эсвэл зайлм хэрглэж энэ аныг наацсан залуу хүүхдүүдтэй ан яаж хийхийг зааж өгнө шүү дээ. Хөгчүүд нь аавд нь зааж өгсөнтэй адилхан аав нь хүүдэд зааж өгдөг. Ингээд яг процесс нөгөө нэг манай тооллын нийтийн тооллын өмнөх 10,000 он гэх нэг кино байдаг шүү дээ. Санжин нэг Египтэд очиод яваад байдаг. Тэрэн дээр чинь ингээд тайлбарлал ан мангаа ярьдаг шүү дээ. Яг тэр үйл явдлыг үл төсөөллийг тэгэж ойлгох бас болохоор байгаа. За хоёлаа төр завсарлаад өнөөдөр ивент итгэжээд уртжээ. За ихтгэл даах герман чанар орой те хэтэх компани
Өнөөдрийн дугаарыг маань ивэнд итгэж байна. За, тавилгын хамгийн их эдлэгэнд ордог хэсэг бол нугас шургуулганы зам. Энэ хоёр нь өдөр бүр онгойж хаагдаж жинхэнэ шалгалт өгдөгөө. Нөгөө талаар хүн бүр гэртээ тав тухтай байхыг хүсдэг. Харин жинхэнэ тав тух гэдэг нь гой харагдахаас гадна дуу чимээгүй зөөлөн хөдөлгөөнтэй олон жил асуудалгүй ашиглагдахыг хэлдэг. Өдөр бүр мэдрэгдэх жижиг деталь тав тухыг бүтээдэг юм байлээ. Тавилга бол жил бүр сольдог зүйл бишээ. Амьдралдаа хэдхэн удаа л гаргадаг том шийдвэрүүдээ нэг. Тэр үед харин чанартай тоноглолтой олон 10 жилийн нас жалтайг сонгож чухал ирээдүйд өртөө хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт гэж ойлгож болно. За тэгэхээр Германы 135 гаруй жилийн түүхтэй дэлхийд танигдсан тавилгын тоноглолын Хэтиг брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг эхэлт байна. Хэрвээ та орон зайдаа яг тохирсон орчин үеийн шийдэлтэй удаан эдлгээтэй галтгооны тавилга хийлгэхийг хүсжээвэл Хэтихийн шоурумд заавал очоорой. Өөрийн биеэр очиж тоноглол бүрийн шийдлийг илүү бодитоор мэдрээд мэрэгжлийн дизайнерын зөвлөгөө аваад өөрийн орчинд өөрийн галтгоо хийж байгаа тавилга хийж байгаа тэр орчиндоо болон тэр тавилгынхаа нөгөө хэрэглээтэй багтаамж чанарыг нэмэгдүүлэх тэр боломжийг энэ зөв тавилгын тоноглол танд бий болгох боломжтой. Тэгээ нэг удаагийн чанартай сонголт насан туршийн сэтгэл ханамж байдаг. Та чанартай тавилга хийлгэмээр байвал сайн тоноглол сонгоорой. Харин тоноглол дундаа Германы Хэтиг брендийг сонгоорой гэж зөвлөхөр байна. За тэгээ хаан улс дүүргийн 3 дахь хорон Design Central төвийн 201 дотоод эдний шоурум байрладаг. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг 77 77 04 56 95 95 04 56 дугаарын утсаар холбогдоод шоурумд нь очоод дэлхийд алдартай Германы итгэл даах чанар ураатай Хэтиг тавилгын тоногийн тоноглолтой танилцаад өөрийн сонголтоо хийгээрэй гэж зөвлөхөр байна. Хэтиг гэж тий. Энд гэхдээ энэ хуурай энэ дээр гаргацсан байгаа хуурай хөрөгч гэдэг тий. Энэ бас аюугаа харагдаж штэ. Галтгоо гоё айл бүр очиод юмэр санагдчих. Би өөрөө хоолыг амар туртал гаргав. Галтгоо гоётай айлын галтгоонд хоолыг. Тэгээ галтгооны хэрэглээ зай гэдэг айгуу чухал. Тэрэн дээр манайх жаахан хоцрогдмол байгаад байна уу та гэж анзаарагддаг. Зай талбайн үр дүнтэй ашиглалтын тал дээр үү? Яг үнэн зай талбай үр дүнтэй ашиглалт. Харин ингээд дэлгэлдэ юугаараа өөрийнхөө фантазаараа ингэж ерөөсөө энэ тавилан мэлийг авдаг юм. Ялангуяа орон зайн мэдрэмжтэй тийм баруулж өгүүл юм дизайнертэй тийм хүмүүс зохиож өгсөн загвараар хийх юм бол хаамаагүй дээр. Яг бол тийм учраас л тэр хүмүүс чинь тэрний төлөд чи чадахгүй учраас л мөнгөний авч байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүн найдах нь өөрөө зөв гэж үзээд идэх байхгүй. Тэгээ ансамбл гэж юм амар чухалтай. Одоо цомрлог гэх юм уу яг юм зөв цомрлог. Тийм тэгээд галтгооны тавилгын хувьд бас нөгөө айл бүрийн тэг хийдэг хоолны сонголт хоол хэрхэн хоол боловсруулдаг байдлаас хамаарат хэрэгцээ нь айгүй өөр. Зарим айл чинь би бол давхар овонтой л баймаар байгаа байхгүй юу? Би талхаа шарангаа доор нь маха шараа төмсөө шарж амаар байгаа байхгүй юу? Яасан даварцсан юм бэхтэй. Гэтэл нөгөө бид нэр яг нийт бүгднгийнх нь биш л те. Гэхдээ дийлэнх юм галтгоо хязгаарлагдмал орон зай те. Тэгэхээр хязгаарлагдмал орон зайг үр дүнтэйгээр тэгээд хэрэглэхэд тухтай таатай байдлаар бат бөхөөр шийдэх боломжийг Хэтигийнхэн олгож байгаа юм лээ. Миний хувьд ч зүгээр би энэ бос хүмүүс яа тийм мэдгүй. Миний хувьд бол манай галтгоо тийм сайхан биш. Гэхдээ бид нар төлөвлөгөөнд оруулсан байна. Тэгэхээр миний хувьд бол галтгоо гоё байхаар амар юм өөдрөлцдөг байхгүй. Би өөрөө сонио. За ивент итгэжтэй баярлалаа. За галтгоогоо ярьсан ч одоо бид нэр 40 мянган жилийн өмнөх галтгоогоор очие доо. За тэг. Чи тэгэл галтгоо л үстэй. Гал байгаа юм чи. За ингээд одоо галын тахилга, гал голомд хүний амьдралын төв зөг байсан тэр зүйлийг одоо хүн төрлөختөн галыг эзэмсэжсэн ч гэсэндээ түүнийг яг бодлоготойгоор хэрэгтэй хүссэн үедээ системтэйгээр гаргаж авах чадвартай болоход нэлээд хугацаа зарцуулсан байна. 780 мянган жилийн өмнө одоо 100 байсан гэж үзэх юм бол хүн төрлөختөө ойролцоогоор 40 мянган жилийн өмнөөс үрэлтийн янз бүрийн аргаар галыг өөртөө гаргаж сурах техникийг эзэмсэн. Урд нь тэгэхээр нэг унтрааж болохгүй л байгаа гэсэн юм уу? Ер нь сахисан маягтай, гал сахидаг маягтай. Тийм байна. Галаа манаас нэг нь үлдээл те нөгөөд тэгтэл тэгээд тэр чинь гал голомт гэд яриад байгаа шүү дээ. Тэгсэн чинь ерөнхийдөө хаа дуртай газараа галаа гаргаж чадах тэр техник ерөнхийдөө 40 мянган жилийн өмнөөс сурсан гэсэн үг. Яг нэг эдүлгийн баримтаас тэгж харагдаж байна гэсэн. Олон одоо археологийн олдуураас. Ойролцоогоор 1 сая жилийн өмнө Homo erectus Африкээс гарч ирсэн. Хамгийн түрүүнд Евразийг бүгдний эзлэн сууршаад түүний хойч удам Австрал хойд болон Өмнөд Америк руу явсаа гэж ярьж байгаа тийм ээ. Ойролцоогоор 600 мянган жилийн өмнө Homo erectus төв Европт хүрсэн. Тухайн үед Европ одоо хоорондын мөсөлтгийн үеийн дулаан уур амьсгалтай байсан. Европ бол
магадгүй ан сайн хийх боломжтой гэж үзсэн учраас тийсээ нүүж очсон байх болцоотой гэж үзэж байгаа. Үүнийг Германы Шенингенийн матлаг гэж байдаг. Тэр матлагаас олдсон 300 жилийн өмнө настай жаднууд нь отолдог. За, эндгээр жаднууд хүний дүүхэнд хамгийн эртний зэвсгүүд гэж үздэг. Олдсон газар нь Доод Саксон. Германы Саксонд ч одоо юу шүү дээ. Зүүн Герман, баруун Германы зааг хэсгээс тэг Чех руугаа тал руугаа гэж Саксон ч бүр өрмийн хүртэл ирсэн байж дээ штэ хот мотод. Найхад фри трейдер үгээ те. Тэгээд өмнө нь одоо Шенингенийн одоогоор палеолитийн үеийн буюу чулуун зэвсгийн үеийн үнэт олдрууд хадгалах орчин сурвалжийн үеийн судалгааны төв яг энэний ойролцоо бас байгуулагдсан. Германд очиод тэр Шенингенийн тэр юу үсгийг гэхүүл энтерт тэр энэ байж байгаа гэсэн үг. Одоо Шенингенийн жад гэж хүний хувьслын талаарх бүх ойлголтыг эрс өөрчилж өгсөн. Өмнө нь эрдэмтэд Homo erectus-ийн үр өдөн болох Homo heidelbergensis харьцангуй хөгжил муутай гэж үздэг байсныг эдгээр олдурууд уучлаарай тийм биш. Эднэр бол хөгжил муутай биш, хөгжсөн хүмүүс байсан юм байна. Хамгийн advanced төлхөө хөгжсөн байсан боловсрон болсон хүмүүс. Тэгэхээр нөгөө галтай болоод за эхлээд сүхтэй болсон. Тийм. За тэгээ сүхтэйгээ зэрэгцээ. Тэгэхээр галаа мансан байдалтай айгүй удаан байсан байх нь тий. Бараг 700 жил болох. 700 мянган жил орчим гэсэн. Тэгэхээр энэ чинь нөгөө ингэдэг байгаа. Би нэг л 700 мянган жил гэдэг чинь амар их хугацаа. 40 мянган жил ч амар их хугацаа. Бидний нэг муу 100 жилийн насны яг энэ үсрэлтний харьцуулахад. Гэхдээ нөгөө тэрүүний ярьдаг тэр бүх процесс ингээл яваал гэсэн байна. Эхэндээ яг энийг бүтэнд ойроход 700 мянган жил зарцуулж байсан бол дараагийн дэвшилтийн дараагийнх нь тойрогт жишээлбэл 500 мянган жил, 300 мянган жил ингээл шахаж эхэлж байна гэсэн үг байна. Тэгэхээр нөгөө хүний ертөнцийн хөгжил, нийгмийн хөгжил спираль буюу ийм хөгжил хэлбэрээр явдгаа гэж ярьдаг шүү дээ. Тэрнээс шууд ингэж төхөрдгүү заавал эргэж буцааж тэр левелдээ аваачч зэрэгч хөгждгөө гэж ярьдаг шүү дээ. Энийг нотолж байгааг хэлбэр гэж үздэг байгаа байхгүй яг ийм учраас энэ зүгээр нэг ой нэрээ энэ бүршиг юм биш үү гэж бодож олаагүй л гэсэн үг байхгүй. Айгүй ингээнээр. Тэгээд айгүй сонирхолтой жад нь тэднийг тэдгэрийг бүтээсэн хүмүүсийн оюун ухаан ур чадрыг батлах тодорхой баримт гэж. За эндээс нэг сонирхолтой харагдана гэхээр эртний нуурын эрэг орчим ан хийдэг байсан бололтой гэж. За яагаад нуурын эрэг дээр гэж бодож байна. Амьтад ус уух гэж ирнэ. Ерөөсөө л тийм. Тийм учраас одоо ч гэсэндээ анчид одоо жишээлбэл бууг хаандаа одоо ингээл том ан мангааг нахвалахаар дандаа ус руугаа ирж орохт нь үүрээр ч юм уу отод сууж аваад агндаг. Эдгээр үлдэгдлүүд нь бидэнд сонирхолтой мэдээлэл өгч байна. За ямар мэдээлэл өгөхөр ангийн зэвсэг нь техникийн хувьд үнэхээр төгс бүтээлүүд байсан. Тухайн үеийнхаар шүү. Уян харимтгай хэрнээ бас бат бүх нарс эсвэл гацуур модоор хийдэг. Жадны жингийн төв нь урд талдаа 3-1 хэсэгтээ байрладаг гэж байна. Жадны нийт жингийн 3-1 нь үзүр хэсэгтэй, урд хэсэг байна гэсэн. Хөнгөн байна гэсэн үзүр хэсэг нь. Тэгэхээр нэгсэндээ жадыг 3 хуваангууд 3-1 хэсэг нь хөмгийн хүнд хэсэг нь 2 хэсэг нь урд хэсэг нь одоо энэ хоёрын жин тэнцүү гэсэн үг байна. Тэгэхээр нөгөө forward одоо юу гэдэг лээ нөгөө нэг урагшаа нөгөө нэг илүү татдаг гэдэг. Шидэхээр нөгөө нэг хойдолтой үйл чинь хойж явдаг шүү дээ. Явж өгөхгүй гэх юм уу та. Одоо тэр чинь нөгөө цэвэр айраад нөгөө нэг тракторын тийм байна нөгөө одоо илүү хурдтайгаар илүү хол зайд байгаа оновчтой онох шаардлага гараад байна шүү дээ. За тэгэхээр жадны жингийн дүүрдээ байхаас гадна нислэлтийн үед маш сайн тэнцвэртэй болгодог тэр нь. За энэ одоо бид нэр ном сум харвал ингээд гэдэг шүү дээ. Энд нь ингээд нэг үд мэд хийдэг шүү дээ. Тэр чинь хүртэл үд байхгүй л яадаг мэдхүн. Үгүй. Ингээд ном сум харна шүү дээ. Үд байхгүй болохоор савдаг байхгүй. Үзүүр нь ингээд нөгөө нэг хүнд жинтэй боловч үзүүрээ тахта сүүл нь савдаг байхгүй. За яадаг өөр савж очингуудаа байгаа ононгуудаа ингэж савж очих яг ингээд очиж тарах юм бол хугардаг байхгүй. Тийм учраас хойно нөгөө нэг ингээд үд хийчихэр сүг гэж чигээр савдаг байхгүй. Яг тэр савлтын үд ингээд барьдаг байхгүй. Бас тийм. За тэгэхээр жадыг шууд голд биш модны хамгийн хатуу хэсэг болох ирмэг хэсгээр нь хуцалсан байдаг. За одоо жишээлбэл нэг модны ингээд ур мур гэдэг чинь санаж байна. Тий. Яг тэр хэсгийн болцоог нь жад болгож авдаг гэсэн үг. Үзүүрийг болгож. Тэнгүүдээ нөгөөдгөөс нь хойшоо ингэж модоо гаргаж ирдэг. Тэгээ чи ингээд нэг толгой ажиллаад шүү дээ ингээд улмал. Тэгээд одоо анзаараад ажиглаад байна шүү дээ. Зөндөөл жад хийж үтсэн баг тий. Ингэж хийхээр болохгүй байна. Энэ нь хугараад байна. Энийг нь одоо би өөрөө хол ингэж барьж авахд хэцүү байна гэдэг ч юм уу. хүнд байна, хөнгөн байна. Хөнгөн болохоор ангаа алахгүй байна ч юм уу. Энэ гэтэл нөгөө спираль байдлаараа л яваад байна шүү дээ. Тэгээд хамгийн төгс хувилбараа ерөнхийдөө гаргаж авсан нь Homo heidelbergensis гэдэг. Genesis гэдэг. Тэр төгс ангийн зэвсэг юу шаардлагатай маш сайн мэддэг байсан бол таарж байгаа байхгүй. Энд чинь мэдээж нэг удаагийнхаар Эврика гэж гарч ирэхгүй. Яг л
зүү тогтлын олон удаагийн туршилтын л үр дүн байна. Тийм учраас цаг хугацаа гэдэг чинь өөр ямар амар том одоо тийм баг цагт л амар нэг өдрөөр санаа алдмаар, нэг өдрөөр бахархмаар, нэг өдрөөр сүрдмээр асар том одоо юу гэдэг бидний амьдралын том нэг хэсэг байхгүй цаг хугацаа. За ингээд одоо яг ижил загваруудаар хийгдсэн туршилтууд ингээд явж байгаа. За ингээд эртний жад 70 м хүртэл нисэх чадвартай. Одоо туулах чадвар нь. Жил бүр судлаачид 300 гаруй мянган жилийн настай эдгээр олдруудыг илрүүлсээр байгаа. Шөнингийн хүн төрөлхтний иргэшилд анх удаага өөрийн дүр төрхөө олсон мэт санагдаж байгаа. Яг энэ Шөнингийн үеэс одоогийн бид нэр ингээд дүр төрхөө олж эхэлж байна гэсэн. За ер нь бол царай зүс ер нь ингээд идж ууш мууш талаасаа ч гэсэн. Homo одоо Heidelberg Genesis гэдэг энэ ой тайгын заан, хэрэс, баавга, сэлэм шүтээ бар амьтдыг ан хийх зорилгоо болгож байсан. Гэхдээ хамгийн их одоо үеийн хүнсээ болгодог амьтд нь бол зэрлэг адуу байсан байна. Зэрлэг адуу? Тий. Судлаачид одоогоор 10,000 гаруй адууны яс олсон. Тухайн үед доод Саксонд зэрлэг адууны тоо маш их байсныг тоо толгой маш их байсыг энэ илтгэж байгаа. 10,000 гэж их шүү дээ. Ингээд одоо олдсон ясны тооноос үзэхэд Шенингийн Homo Heidelberg Genesis гэд хийсэн ангийн олдсон дор хаяж 2 тонн одоо 2 тонн махтай байсан байна. Тэгэхээр 2 тонн жинтэй байтугай одоо би өвлийн идэж нэг бухыг одоо өвлийч болох гэж баруун 2 3 юм болно доо тий. Тэгэхээр ясан дээрх төсөлтүүд тухайн амьтдыг газар дээр нь хэсэгчилж хуваасан болохыг харуулдаг ч. Агнчаад тэндээ задлаад хэсэгчилж ингэ шоргоолч зөөсөн бол тарах нь шүү дээ. Тийм нэг канон дээр гараад яг л одоо тэр юм. Яг илэрхий юм шиг боловч эн чинь яг нэг айгүй олон юмнуудыг бид нэр чиглүүлж байгаа үйлдэлүүд маань. Эртний уул мөрд нь одоо чулуугаар хийсэн огтлох зэвсгээр махаа салгаснаас үүдсэн байна гэж дахиж төрөнд өгүүлэлт нь нотлогдно. Зэрлэг адуунууд магадгүй нуурын эрг орчим ирж тогтмол усуудаг байсантай холбоотой гэж. Анчид үүнийг сайн мэддэг байсан бол тэднийг огтлт хийж хүлээдэг байжээ. Тэгээд 70 метрийн зайнаас нөгөө жадаа шидэж одоо зоогдуулж одоо олон жадыг зэрэг шидэж юм уу те. Тэгэж агнадаг байсан таарах нь. Далч амар хол юм тест. Бас яг хамгийн холдоо гэж байгаа шүү. Тэгэхээр нэг одоо юу гэдэм дэ яг ашигтай тусгал гэж нэг юм байдаг шүү дээ. Тэрийгээр бол би бол яг дал дээр ихээс илүү нэг 50 дээр л болов гэж бодож байгаа. Яг дал дээр хамгийн хол дал боловч дал дээр очихдоо эрчин саарц мэддэг тал байдаг байхгүй. Сумны одоо нөгөө нэг тарифтер хурчин бүрцэн. Тэгэхээр яг 50-аас 40-оос 50 бол яг одоо ашигтай тусгал байсан байх болов уу гэсэн зүгээр миний гаргалгаал байна л да. За эндээс нэг юм байгаад байгаа. Юу гэхээр сайн зэвсэг ганцаар ангийн агнах амжилтын баталгаа биш. Тэгэхээр яг үгээр анчид хамтарч ажиллах гэсэн үг. Хамтарч ажиллаж чаддагаас эхлээд эн чинь төсөл гэсэн үг байхгүй. За одоо хоолны төсөл гэсэн үг шүү. Одоо анд явна чинь төсөл шүү дээ. Нэг төсөл бичээд за юу агнахын гэдгээс эхлээд хаашаа явахын гэдэг нь тодорхойл. Хаашаа явахдаа хэнийг авч явахын тодорхойл. Юу агнахаас эхлээд хийхин хэрэгтэй болохын тодорхойл. Их нь юу хийхин тэр багийн гişэдээс. Тэгээд хуваарлан за чи үргэн чи агнан чи өвчин чи үүрн гэдэг ингээ бүхэд тэгэхээр энэ чинь хөдөлмөрийн хуваар гэдэг зүйл хэлж байгаа. Тэгээд хоорондоо харилцах хэрэгтэй бол. За тэгээд хөөе чи энэ талаас нь хөөгөөч гэдгийг тэр хүнд ойлгуулахын тулд яах ёстой. Communication буюу харилцах хэрэгтэй бол. Тэгэхээр хамгийн энгийн бас одоо энэ ойрын шууд ингээд нүү би амьдан тулсан амьдралын тулсан нэг 100 орчим мэдээллийг дамжуулах дохио юм уу авиануудтай болж эхэлнэ гэсэн үг. Ингээд хил үсэж байгаа байхгүй. За ингээд төр завсарлаад 2 дахь ивент дурдчихъя. За Монгол гэрт нүүдэлчин ахыг мэдэр өрөөтэй гэр бүх өнөөдрийн дугаарыг маань ивент итгэж байна. За зөвхөн Монгол гэрээр төрүүлсэн захиалгын систем гэдгээрээ онцлог. За бид нар бол нөгөө Airbnb, Booking зэрэгтэй гадаадд аялагтай ашигладаг. За гэтэл гэр бүк маань бас яг ийм платформ бөгөөд гэтээ зөвхөн Монгол гэрийг захиалах боломжтой юм байна. За гэр бүхэн зүгээр нэг захиалгын аппликейшн биш ээ. Энэ бол галын дэргэд цай ууж, адуу малтай ойр байж Монгол ахуйг жинхнээр нь мэдрэх боломж юм. Нөгөө талдаа малчтай амжиргааг дэмжих орлогын их усрыг нь төрөлжүүлэхэд бодит хувь нэмэр болох платформ. Гадаадын жуулчдад Монголын нүүдэлчин ахуйтай танилцах таатай боломж нээж жуулчинч гэлтгүй бид ч гэсэн зунтай хөдөө хүүхдүүдийн амралтаар хөдөө агаарт гарч Монгол ахуй соёлыг дэ үр хүүхдүүдэд танилцуулах боломжийг гэр бүк аппликейшн маань бий болгож байгаа юм байна. За үүний гэр бүк аппликейшн маань одоо Монгол улсын 21 аймагт байгаа хинч гэсэн илүү гэрээ тогтжуулсан зассан гэрээ энэ аппликейшн дээр бүртгээд зочин хүлээж авах бүрэн боломжтой болно. За тэгээ та бүхэн платформыг ашиглаад гэр захиаснараа зөвхөн гэрттэй нэг хоног төрүүлээд өнгөрөх биш малчны хотон цэрээд Монгол ахуй, Монгол соёл, Монгол хоол хүнстэй танилцах боломжтой. За та бүхэн gearbooks.com гэдэг веб хуудасаар ороод
одоо өөрөө гэр захиалж болно, эсвэл гэрээ бүртгүүлж болно, манай амраа маань гэртээ болно гэсэн байгаа. Мөн утсан дээрээ гэр бүк аппликейшнийг Android болон iOS утсан дээрээ татан бүртгэл хийлгэх бүрэн боломжтой юм байна. Тэгээд Монгол нүүдэлчин ах тий Монгол гэрт нүүдэлчин ахыг мэдэр өрөөтэй гэр бүк өнөөдрийн дугаарыг маань ивент итгэлээ. За энэ гэр бүкийг би бас жоохон сонирхсан. Яг хөө мэдээч хэрэг юм ингээд хөгжөөд явж байгаа учраас ингээд тогтмол хөгжүүлэлт хийгдэх болов гэсэн маш хүлээлттэй байгаа учраас илүү төдөө ярмааргүй байна. Хамгийн гол асуудал нь яг эдний хийж байгаа бүх үйл явдал бол Монголын одоо аялал жуулчлалын салбарын хувьд одоо саяны дээр гал олж байгаатай адилхан үйл явдал гэж баг ойлгож болохоор шүү. Яагаад тэгэхээр энэ зүгээр маш энгийнээр бол дотоодын аялал жуулчлалыг маш сайн хөгжүүлэхээс гадна онооны буюу үнэлгээний системтэй муу зочин очиж болно. Муу айл байж болно. Сайн айл ингээд явахаар зах зээлийн өрсөлдөөн. Би сайн байхын тулд ямар байх ёстой бусдаасаа суралцсан. Тэгэхээр хөдөө орон нутгийн хүмүүс зөвхөн ийм байгаал нь энийг л идэвлээд ийм л байна. Энийг л авлаа гэдэг тэр одоо юу гэдгийг залхах ч юм уу тийм хойрог байдлаасаа гарах аюу том боломж байхгүй. Тэгэд орон нутагт бодиттой орлоготой болох кэш гэж хэлдэг чинь бэлэн мөнгөний орлого гэж амар чухал. За би зүгээр нөхөн би хүмүүсийн аж амьдралын шүүмжлэгч юм биш. Хөдөө орон нутагт байгаа малчид бол зардал их багтай. Будаа гурлаа ингээд ерөөхдөө том хүнснүүдтэйгээ бөөнөр нь авчна. Тэгээ мах нь уусаа бэлэн байж байгаа мах сүсайл. Тэгээ ерөөхдөө ингээд хүний үндсэн хэрэглээ ингээд байждаг. Тэгэхээр мөнгө маш бага зарцуулдаг. За магадгүй ундаа дээш хүүстэй ариг тамирт нэг тийм ойр зүр юмдаа л байх. За тийм мэдээж утсандаа ч юм уу. Тэгэнгүүт хөдөө ингээд яг бэлэн мөнгөтэй жуулчд очиод ирэнгүүт тухайн ингээд сум юм уу тэр орчмын ингээд эдийн засагт иргэдэг байхгүй. Наазах нь лангуун хоосроод дараагийн бүтээгдэхүүнүүд нь ингээд шинжлэхдээ өөр бүтээгдэхүүн орж ирээд. Тэгээ би ч хэлвэл энийг яг өөрийн жишгээр мэддэг дадалт. Манай очисон одоо би одоо тэр айлыг бол хийлээ манай садан гээл өдөрт 1000 төгрөг зарцуулдаг. Өглөө илүү зарцуулдаг. Яа тэр талх авдаг. Тэгээд нөгөө нэг варен смета цөөх юм бүгд байж байгаа юм чинь. Тэнгүүд манай охин 10,000 төгрөг авч яваад нэг баахан одоо чокопа юм маружин зарж аваад идэд ирсэн чинь гэрийн эзэгтэй халаглаж байгаа байхгүй. Мөнгө өрөөд ямар их мөнгө үрдээ ингээд. Энд чинь тэр хүний харамжтай нэтэр биш. Тэдний ингээд зарцуулдгаас илүү зарцуулаад тэдний нормоос давцсныг л тэр хүн халаглаж ирж байгаа байхгүй. Тэгэхэд би бодож байна. Энэ орон нутагт бодиттой ингээд юм аялал жуулч юм ингээд эргэлт цусны эргэлт сайжрах тусмаа л юм хөгждөг. Энэ бол одоо яг тэрийг бүр нарийн сумын төвч биш. Тэгээ би нэг зөвхөн гэр гээд байгааг юм жоохон засаасаа гэж бодож байгаа. Одоо жишээлбэл дадалт бол гэр гэхээс илүү дандаа дүнзэн байшин амбаарууд байгаа шүү дээ. Тэр нь аюу гоё ихгүй. Тэгэхээр яг гэр гэдгийг агуулгын зөвхөн ингээд нэг юм юурт буюу одоо нэг эсхий гэр шиг гэдэг бити ойлголтоор хязгаарлаасаа гэж зөвхөн хүсэж байгаа шүү. За ойлголоо. Гэхдээ яг лого могоогоор тэргээд илэрхийлж болж шүү дээ тийм үст. За тэгээ өөрсдөөс нэмэгдэх чинь билүү те. Тэгээд би бол эндээс нэг дахиад 5 жилийн дараа орон нутаг хүмүүст үйлчилж чаддаг болно гэдэг асар ихтэй байна. Хин нэгэн хүн хөрөнгө оруулаад хідэн тоогооч зөөгч ажилуулад юм хөгждөг байхгүй. Хүн дандаа яг оролцоогоор нийгэм хөгждөг байхгүй. Тэгээд энэ чинь яг жинхнээс утгаараа тэр малчтыг оролцуулж байгаа байхгүй. Тийм байна. Яг өнөөдөр ивент итгэжтэй баярлаа. За одоо ингээд хэдүүл айлд амьдарч исэн болов гэдэг шиг. За ингээд төсөлгээд байгаа энэ нөгөө нэг ангийн төсөл бол төлөвлөлт. За төрний ярьдаг. За харилцааг шаардна. За хин зулаа чи ингэж яваарэ гэхэд тэгж явахгүй л ам бүтлгүүт нь дараа нь чи тэр крест ороод хэрэлдэх ч юм ямар нэгэн ойлголт зэрэгтэй байна. Дарыг удаа тэхгүй шүү гэдгээ тохирохын тулд тэрийг давах хэрэгтэй шүү дээ тэр хямрлаа. Ингээд ирэхээр нөгөө хүний тарих хөгжөөд хоорондын харилцаа хөгжөөд ингээд ойлголцол хөгжөөд дайсагнал ч хөгжнө гэсэн үг бас. Зэрэг ингээл бүжигнэж гэсэн. Ингээд ирэхээр хэд бол одоо адуу жад алах мах идэх болгох зэрэг ойлголтуудыг илэрхийлэх мэдээллүүдийг илэрхийлэх хэллэгтэй ч юм уу одоо мессежтэй болж эхэлж байна гэсэн. Тэр тодорхой нэршил ойлголтууд үссэн гэж ойлгож байна. Үүнийг дохио зангаа нүүрний хувирал зэрэглэгээр илэрхийлж болохч нэг цагаад бол үг дохио алин ч үсийн ойлголтуудыг бусдтайгаа солилж чадах хэмжээнд хөгжсөн байх хэрэгтэй байхыг шаардсан гэсэн. Тэгэхээр хүсэн үсээгүй нөгөө энэ бол санамсаргүй ш зайлшгүй зүйл ингээд хөгжөөл бид нар одноо тэр ингээд цагаан толгой зохиоцсон яриад сууж штэ тэрийг кодчлаад гэдэг чинь. За ингээд одоо бас нэг зүйл нь болохоор одоо бусдтайгаа одоо солилцож одоо байгаа тэр мэдээлэл бол яг бэлэг тэмдэглэгээний эхлэл болж эхэлж байгаа. Тийм ч учраас тэр нэг хадны зураг мураг агуун зураг мураг Европын агууны зураг гэдэг чинь тэн дээр маш их олон адуу байдаг ш анзаарсан уу? Тий. Тэр чин тэр хагнаж байгаа ангаа одоо ярьж байгаа л үйл явдал байхгүй. За чулуун засгийн үеийн хүн зөвхөн чадварлаг харилцагч байсан төдийгүй сайн орон гэр барьж чаддаг байсан гэж үзэж байгаа.
Энийг болохоор дандаа хүмүүс нөгөө агууд байсан гэж бодоод байдаг байхгүй. Германы хойд Тюрингийн ингээд хотын археологч жижиг дугуй хэлбэртэй урц багаж хэрэгсэл галын техниктэй багахан хэмжээний суурин олсон гэж. Энэ нээлтэн чулуун засгийн үеийн амьдралыг огт өөр өнцгөөс харах бололцоо гэж байна гэсэн үг. За тэгэхээр яасан байж болох вэ гэхээр өвөл мөвөл ч юм уу илүү хүүтэн иймэрхүү үед агуу руу очиж гэж болно. Аюултай үед. Үеэр мүеэр одоо бороомор. Бусад үед бол сайхан ингээд дэлгэр сайхан зумны үед бол сайхан хээр ингээд урцаа бариад галаад хөлцсөн юунаас айхгүй болчихор чинь тэр чинь тодорхой хэмжээний аюулгүй байдал бий болж шít те. Цусандаа гардаг байсан гэсэн үг. Гэсэн үйл таарах гэдэг байхгүй. Энийг тэр агуулгаар нь бас бичээ. Тэгээд чулуун засгийн үеийн хүн голдуу агууд эсвэл хадны хонгилд одоо аббатство гэж нэрлэдэг байгаа. Тэр хадны хонгилд амьдрал гэдэг ойлголт нь голдуу тэндээс илэрсэн олон мянган жилийн настай олдурууд нөгөө ханы зураг мургаас болоод эдгээр агууд байсан гэж бодоод байгаа байхгүй юу? Гэтэл тэнд зүгээр тэднэрний илүү сайн хадгалагдах боломжтой л. Яг бол ил байгаа юм чинь тэгэл нар шороо бороо шороо тэгэл дараа нь ром рицер юу лээ тэгэл дитлэн бол мусаал алгуулж байгаа байхгүй. Харин задгаа газар эдгээр давхаргууд нь байгалийн илэгдэлд орж устчихсан. Тэрийг даах хэмжээний чулуугаар юм барьж байгаагүй дандаа модоор орчихсон, урцаар орчихсон учраас тиймээс чулуун төсгийн хүмүүс, үеийн хүмүүс агуу хонгилд амьдарч байсан гэдгийг мэддэг хэрнээ задгаа талбай дээр энгийн урц амьдарч байсныг ерөөсөө ойлгохгүй байсныг одоо төсөөлж тэгж ойлгож хүлээж авах хэрэгтэй гэж байна. За тэгээ тусландаа гарыг за үлжөөнд орё гэдэг шиг л байсан бол таарах гэдэг байгаа байхгүй. За би ч гэсэндээ ингээл тогтох бодонгууд чинь голын эрэг бараадад нэг ус мусанд ороос хэрүүцэх. Эрэг дээр гараад наран чарах марах чинь бол байх л үзэгдэж шүү дээ. Нэгэн биеийн тийм үст. Таашаал маягаар тийм. Тэгээ неандерталчуудын хувьд л адилхан. Homo одоо Heidelberg Genesis гэдгээс үүсэлтэй неандертал хүн ойролцоогоор 300 мянган жилийн өмнө хүн төрөлхтний түүхэнд гарч ирж байгаа. Орчин үеийн Европ болон ойрхот орнуудын орноор тархсан генетикэв неандертал хүн өөрийн өвөг дээдсүүлэх Homo Heidelberg Genesis хавьгүй өндөр хөгжилтэй байсан ойлгомжтой. Дараагийн одоо үе бол илүү үргэлжлэх хүчтэй байна тийм ээ. За тэгэд үндэ түүний ген нь орчин үеийн хүний генээс ердөө 0.2 хувиар л ялгаатай. 1989 онд Израилийн судлаачид нэг гайхамшигтай нээлт хийсэн баг. Тэд неандертал хүний гавлын яснаас маш онцгой яс, хилний суур яс гэж хэлдэг хүзүүн ясыг олсон. За энийг болохоор хиод гэдэг нэртэй яс гэж хиод энд гэдэг. Энэ яс нь хилийг амны хойд хэсэгт тогтоон ирдэг яс. За тэ бүгд тестлж үзэх. Анатомийн хувьд энэ ясны хүн төрөлхтний хамгийн чухал чадвар болох хэл ярих чадварыг бүрдүүлэх хамгийн гол яс нь бол таарч байгаа юм. Тэгэхээр неандерталчууд хэлтэй байсан байх нь. Тий, яг тэр энэ хөгжсөн учраас ярьдаг байсан бол таарч байгаа юм. Тэнгүүд бид нар одоо гэдэг үг уу юу гэдэг асуудал нь бол тустай баг. Ямар ч юм мэдээл солилцож ярьдаг байсан бол таарч байгаа. Одоо нөх хүний биед олгоо гэдэг юм илүү болчиход идэг уул нь хэрэгтэй байсан гэдэг шиг түүхий мэддэг байхад нь хэрэгтэй гэж хаад одоо хэрэг болцсон гэдэг нэг юм байгаад байдаг. Тэгвч одоо хэл ярих чадвар одоо зөвхөн анатомийн бүтц биш. Оюуны чадах болон Fox P2 нэртэй хэл ярианы ген гэж нэрлэгдэх тусгай гентэй нэгт холбоотой гэж. Зөвхөн тэр яснаас гадна ген гэж байгаад байгаа. Тэгэхээр тэр яс бол тэр гений хөгжилтөнд маш их нөлөөлсөн бол түлхэцэл өгсөн бол таарах гэдэг юм л да. За ингээд одоо жишээлбэл одоо бидний нөгөө нэг гар утсах оролдоод байвал үзээд байхаар нэг 2 3 нэрийн одоо үеийн дараа бол хүмүүсийн ийм болно гэдэг нэг жоохон ийм хүмүүс ингээд зургаараас эн чинь ер нь тийм юм нийл одоо тэр одоо юу гэдэг энэ үнэн бол тэр үнэн гэдэг логикоор явж байгаа л сценари байхгүй. Тэгээ неандертал хүний хэлний ясны нээлтэн тэд аль хэдийн энгийн хэл яриаг ашиглаж байсан болохыг шууд хэлдэг. Миний бодлоор шүү. Энэ дээр бол тэд хэл яриа байсан чухал ус тэр нь бидний өнөө үеих шиг одоо чөлтэй одоо битэрийн гэж ярьж байгаа шүү. Гётегийн юм уу Шекспирийн яруу найраг шиг ч юм уу те жүжиг зохиол шиг тийм бол байгаагүй нь бол тодорхой байна. Гэхдээ ямар ч үсэн гэсэн нэг мянган үг ч юм уу нэг 500 үг дотор мэдээлэл солилцдог байсан байх болцоотой гэж үздэг байгаа хэрэг дотор. Одоо энэ харилцаан зөвхөн өнөөдрийн бидний ойлгодог хэл яриа биш харин илүү бүдүүвтэр дохой зонгоо нүдний хаарс бие хөдөлгөөнөөр дамжуулсан харилцдаг авийн хэлбэр байсан байх магадaltaй гэсэн одоо тийм дүгнэлтийг эрдэмтэд гаргасан юм. Тэгээ хүмүүсийн одоо хүрэлцэх гар хүрэх замаар маш их мэдээллийг дамжуулдаг. За одоо нөгөө нэг би чамд дуртай байна. Цохиул тэр чин дурггүй байна. Илүүл дуртай байна гэдэг мэдээлэл чинь шүү дээ тийм ээ. Ингээд хэдэн тодорхой хэмжээний хэл яриа байсан. Мэдээж өнөөдрийн бидний ярианы хэлний одоо тэрэн шиг биш гэсэн нэг юмсан нэг энгийн амьдрах хэмжээний бол харилцааг бол үүсгэж чадчихсан мэт юм маш тодорхой болж байна л гэсэн. За неандертал хүн хэрхэн ярьж юу ярьж байсан өнөөдөр бол мэдэхгүй. Гэхдээ түүний нас баргастын дахин шүтэх зан үйл болон хэл ярианы хооронд холбоо байж болох юм. За одоо эндээс эхлээд судлаачид неандертал хүн оршуулгын газар байгуулж ёслол үлддэг байсныг гаргаж ирж байгаа.
хүнийг орчуулсан анхны батлагдсан тохиолдол Францд болсон. Яг олдсноороо шүү дээ. Амьдралынхаа төгсгөлд ойролцоогоор хурж өвсөн 50 настай байсан Ла Шапелийн өвгөн гэдэг нэртэй. Ла Шапелийн өвгөн гэдэг нэртэй. Элдэр нэртэй тийм олдорхгүй. Тэгээ Ла Шапел гэдэг газраас л олцсон өвгөн биш үү тий. Одоо манай нөгөө нэг юуны ноён уулын булш гэдэг шиг. Тэр ганцаарнгаар орчуулсан байсан. Тэгээд скелетийн хажууд одоо олдсон гар сүх магадгүй оршуулгын эд зүйл байж болох ч нас орсон хүний махыг яснаас нь салах ёслолын хэсэгч байсан байж мэднэ гэж үзсэн. За тэгээд Ла Шапелээс холгүй Францын Ла Фероси гэдэг хотод неандерталчуудын үеийн хамгийн том оршуулгын газар болсон. Энэ газрыг хүн төрөлхтний түүхэнд хамгийн эртний оршуулгын газар гэж хэлж болно. Одоогоос 50,000 жилийн өмнө неандерталчууд тэнд 7 хүнийг оршуулсан байна. Оршуулгын цаг мөлтэй гэж тийм. Тийм. Тэгэхээр одоо ингээд хаяхгүй байх нь байна. Үхсэн хүнийг хүндэлж гин, хайрлж гин гэдэг юмнууд чинь ингээд харилцаа үүссэн учраас л тийм байгаа шүү. Тийм нөгөө амьтны нөгөө анхан шатны хэрэгцээгээ хангачаад байна шүү дээ. Хооллох, хундлах, идэх өөх үржихээ хангацсан. Тэрнээс илүү давж одоо сэтгэлж эхэлж байна. Энийг хангаж. Байшин орон оромж бариад ирсэн. Гэтэл тэнд одоо нөгөө сэтгэл гэж юм би болчиход байна шүү дээ. Сэтгэлийн амар амгалан тэр хүнийг одоо ер нь бол оршуулгын зан үйл зүү зөкстэй оршуулнаа нөгөө ертөнцид илгээнэ гэдэг чинь үлдэж байгаа хүмүүстэй л зориулсан үг шүү дээ. Яг үнд бол тэр үндэ биш. Тийм үлдэж байгаа хүмүүсийнхаа сэтгэл санаа, оюун санаа зориулсан эд шүү дээ. Тэгэхээр ямар гайхалтай. Тэгэхээр ингээд чулуун цэсгийн үе ингээд бид нэр зүгээр ингээд нэг юм дүлий чулуу гэж хайчаад исэн тэр ойлголтыг л би зүгээр жоохон задлж өгөө. Дараа нь энийг хоёлаа өөр түүхнүүд ярих чинь чиг ус дандаа эргэж очиж ойж ирнэ гэсэн үг байхгүй тийм байна. Би бол агууд амьдраад байгаа л. Тэгээ эрэгтэй хүний яснаас нь харахаар бие бэлдэр хүчтэй байсан боловч эрүүний ясна хамгийн сонирхолтой баримт өгч. Судлаач түүний шүтэнд идээлт гинтл байсан улмыг олсон. Энэ нь үрвсэлд хүрээд үхэлд хүргэсэн байж магадгүй гэдэг дүнлэлт төрж байгаа. Түүний булчин дээр зассан чулууны хилтерхий байсан. Булчин дээр нь зассан чулууны хилтерхий байсан. Магадгүй булшийн чулуу гэдэг зүйл анх ингэж үүссэн байж магадгүй. Ямар нэгэн байдлаар энэ хүн байгаа шүү дээ тэмдэг болгож. Дараа түүгээр явахдаа тэнд байсан шүү гэж харах ч юм уу. Санагалцах үедээ тэрийг харддаг ч юм уу. Холбоогоо нэгсэндээ яваад өнгөрсөн хойд настай ч юм уу холбоо үүсгэж эхэлж штт. Тэр хүнтэй харилцах гэдэг штт. Үгсэн ч гэсэндээ. Тэгээ тэрийн чулуугийн тавьж байгаа чинь би тэрүүгээр дамжуулж харилцах гэдэг хэлбэр гэсэн үг. За Homo sapiens-аас өмнө ч одоо неандерталчууд хойчийн амьдралыг ойлголт гэдэг зүйлийг бий болгоцсон байсан гэдгийг саяны одоо үйлдэлүүдээс харагдаж байгаа. Хэрв хүүхэд эсвэл ээж аав нас орвол неандерталчууд тэднийхэн төлөө сэтгэл хөдлөлөө илэрхийлж байсан гэдэгт бол эргэлзэх зүйлгүй гэдгийг эндээс тодорхойлж. Хэрв нас орсон хүний арга эсийг бүрэн бүтнээр нь нүхэнд байрлуулж дараа нь юмар сайтар даруулсан бол энэ нь ямар ч байсан гэсэн зориулсан оршуулга гэдэг нь тодорхой гэж. Тийм магадлал өндөр. Зүгээр нэг хүн осолдож яваад үхсэн биш байна гэдэг санаа. Яг бол нөгөө нэг альфийн нурууны мэс хайлангууд хүн гарч ирж байгаа шүү дээ. Тэр чинь бол яг осолдсон байхгүй. Ан хийж явж байгаа. Тэгээгүй булцсан байна гэдэг чинь энэ бол одоо юу гэдэг үхсэн байна. Ойр төрнийх нь хүмүүс тэрийг оршуулсан байна гэсэн илэрхийлж байгаа. Неандерталчууд өмнөд одоо Европын өргөн удам газар нутагт амьдарч байх үедээ ойролцоогоор 200,000 жилийн өмнө гэж байгаа шүү. Зүүн өмнөд Африкт бас нэг өөр төрлийн хүн үүсч эхэлсэн байна. Тэдний тэнд ингээд неандерталчууд явж байна. Homo sapiens. Homo sapiens тэнд одоо зооноор байгаа тэнийг босч ирж байна. Анатомийн хувьд Homo sapiens бол орчин үе юм. За одоо утгаараа бид нэр гэсэн үг. Тэгэхээр бидний нэг дээдлийн левел бол одоо неандерталчууд тийм юм хийжсэн. Тэгэхээр sapiens гэдэг нь одоо ухаант гэсэн утгатай үг. За тэр бол ойлгомжтой. Өвөг дээдс нь одоо бодож байснаас илүүгээр орчин үеийн хүн шинэ орон зай зорих хүсэл тэмүүлээр хөтлөгддөг байсан. Ийм ч учраас тэр идэрдэг бүтээлч байдал болон ханад цацшгүй сониуч зандаа дийлдэгдэж өөрийгөө Homo sapiens гэдэг нэр өөртөө авсан бол тарах гэдэг. Сониуч байна гэдэг чинь өөрөө энэ тарих ажлаад байна л гэсэн санаа. Юмны учрыг олох гэдэг гэсэн үг шүү дээ. Сайн ч бай, муу ч бай бүх юмны учрыг л олохыг л хүсэж байгаа тэр ирэл хайгуул. За тэгээ Homo sapiens өндөр туранхай биетэй гар хөл нь урт гэж байгаа шүү. Өмнөх үеийнхээс. Түүний биеийн бүтэц одоо хүүтэнд маш мэдрэмтгий байсан бол сул талаа өвөрмөц ололт амжилтаар нөхөж чадсан. За эндээс нэг юм аюул сонирхолтой юмч. Энэ бол одоо хувьслын хувьд бол маш том үсрэлтэй амжилт. Ойролцоогоор 100,000 жилийн өмнө Homo sapiens Африкийн нутаг дэвсгэрээс гарч явахдаа өвөг дээдсийн нэг адилаар шинэ амьдрах орчин хайж явсан байж магадгүй гэж үзэж байгаа шүү дээ. Ангаа хөгөөд боломжоо хайгаад. Хэдэн 10,000 жилийн туршид дэлхийд даяар тарахтаа орчин үеийн хүн дэлхийд үүрд амьдрахаар ирсэн одоо яг энэ эхний цэг. Одоо эндээс Homo sapiens бүтээлч байдал нь өөрийг нь өмнө хязгаарч давтагч байгаагүй нэгэн болгосон гэдэг. Ухаант гэдэг. Өмнө нь бүх хүний төрөл зүйлээс илүү байгаль орчиндөө дасаж зогчдсон. Жишээ нь Европт хөсөлтийн үед тэр амь насанд аюултай мөслийг давсан.
Homo sapiens орчноод одоо давах арга зам болж маш бүтээлчээр бүх зодууд survival гэдэг инстинкттэй юугаар хандж исэн баг бүтээлчээр. Хүн төрлөختөө ойролцоогоор 40 мянган жилийн өмнө бүх цаг үеийн хамгийн сүүлийн мөслийн давсан гэж үзэж байгаа тийм ээ. Мөслийн үе. Тэгээ неандерталчууд хит хүүтэн уур амьсгалаас ихээхэн зовж байсан бол Homo sapiens энэ сорилтыг даван горч хувьслын ялагч болсон. Ийм учраас неандертал нь одоо ерөнхийдөө агшаад Homo sapiens цаашаа үргэлжлүүлж явсан гэсэн үг байна. За тэгээд хамгийн сонирхолтой нь Homo sapiens хатуу ширүүн одоо өөрийг нь өхүүлж болох одоо тэр байгаль орчинд одоо амьд үлдэх стратеги боловсруулсан гэдгээрээ одоо Homo sapiens гэдэг нэрээ аваад байгаа. За бүр цоо шин зөвлөгийг бүтээсэн хүн урлаг байна. Тэр өсөлтийн үеийн зураачид маш нарийн техникийг ашиглан агуун хан дээр зураг зурж ирсэн байна. Нүүрс, оохор, шороо мудаг шүү дээ тийм ээ. Урлагийн гаралтай бодисуудаар будгийн материал олж авсан. Хүнд өсдөгдөөгүй зөвхөн гарын сүдэр, гарын хэлбэрийн сөрөг дүрслүүд үлдсэн байдаг бөгөөд эдгээр нь тухайн газарт хүний оршин тогтносыг нотолдог. Агуун гүн рүү ороход иж хитийн гэмээр сэтгэл төрүүлэх анхны хадны зургуудын бүтээсэн байдаг. Эдгээр дүрслүүд олонтой давтагддаг өөр өөр газрууд ээ. Игчлэн зэрлэг амтан авраг бууг, ноосон хийрс ялангуяа зэрлэг адууны зураг олонтой таарлана гэдэг. Тэр нөгөө нэг Европын хамгийн эртний агууд дотор байдаг нэг зураг нь дандаа адуу гэдэг шүү дээ. Homo sapiens ийм амьтдыг одоо маш бодитоор төсөлж чадсан тэдгэрийг өдөр тутам харж ан хийж эвдэж одоо хүнсээ болгож байсан туршлагатай нэгт холбоотой маш нарийн детальтай адууг гой зурсан мэт санаж хөлийнх нь доошоо нарийсаад бүр ингэ твикссэн юм шиг ингэж мэлээ. Тэг магадгүй эдгээр зургууд нь байгаль одоо өглөг талархсан тэр тэд шүтэн мэт хүндлэгдэн ирсэн өөрт нь ирсэн амьтдаа илгээсэн мессеж байж болно гэж үздэг байхгүй илгээлт. Яа тэр харилцаж цаа энийг надад ингэ хүнс болгож өгсөнд баярлалаа гэдгээр одоо талархаж хан дээр зурж байгаа ийм үйл явдал. Одоо би энд нэг өгүүлбэрийг ерөнхийдөө хэлээд яг энэ хэсгийг хай. Homo sapiens цаашаа явна. Тэгтээ одоо үүдээ ер нь бол яг энэ Homo sapiens-ийн энэ агуун зургаас эхлээд урлаг гэдэг зүйл үүссэн гэж үзэж байгаа. Dawn of European Art гэдэг номон дээр байдаг. Хавцныхын зураг нь тэр хагуун зураг гэдэг байхгүй. Dawn гэдэг чинь үүр цай шүү дээ тийм ээ. Тэгэхээр Европ дахны өрнөдийн урлагийн үүр цайлт гэдэг дээр тэр зургийг залдаг байхгүй. Тэгэхээр энд бол одоо бидний урлаг гэдэг зүйлийг эхлээ ундрагана гэж үзэж байгаа юм. За галын дүлийн дэргэд агуу руу ороод заяа бүр зураг зурхал төсөөлөд үзээрэй гэж. Яа тэгэхээр дэнлүүний бүхэлцэх гэрэлд зургууд баг киноны хальс шиг амьдэрдэг. Одоо ингэ тэр айгүй сонирхолтой ил газар зурхгүй агуу хамгийн харанхуй хэсэгт зурж байгаа. Тэгэхээр нөгөө нэг кино шиг юм эффект өгдөг байсан байж магадгүй ч үзээд байгаа байхгүй. Тэгээд нэг галмал ингээл ингэж галчин ингээд тогтвортой байхгүй ингээд дөл нь ингээд хөдөлгөөнтэй шүү дээ. Тэгэхээр ингээд гар зурхаар ингэдэг ч юм уу те. Тэнгүүд яг тэр нэг юм одоо үгүй трансценд юм уу тийм жоохон юм одоо хай болдог тийм үедээ ч юм уу зураад тэр зурсан зургууд нь одоо үгүй галын дөлөнд баг амилдаг маягийн байж магадгүй гэсэн бас дүнэлтүүдээ гарч ирж байгаа. Тэр үеийн одоо motion picture байна шүү дээ. Жишээ нь. Тийм. Тэгээд өөр бодвол дэнлүүний гэрэл бүхэлцэх гэрэл зургууд баг кино хальс шиг амьд хөдөлж байгаа юм тарагдаг байсан ч байж мэднэ гэдэг дүнэлтийг хийсэн байгаа. Үндэ үүний ард бол зөвхөн ёслол тахилгын шалтгаан байсан гэж үздэг. За ингэ байж байгаа нэг үүдвэр одоо. Зарим судлаачид ийм агуу хадны зургуудыг сүнслэг орон зай байсан гэж үздэг. За одоо нэг сүнслэг орон зай гэдэг чинь нөгөө нэг шүтэн мухар сүсгийн одоо эхлэлүүд ингээ эндээс эхэлж гин гэсэн. Чи одоо нөгөө космологи буюу нөгөө орчлын ертөнцийн үүсэл гарлыг тайлбарлах гэж хэлж шүү дээ. Тийм. Энэ агууг залуу эрчүүдийг ангийн ясад битгдэг газар байсан байж магадгүй гэж бас үзэж байгаа. Тэгээ орчин үеийн залуу одоо зарим анхны овг аймагуудын ёслолын нэг адил нийгмийн чухал үе шатуудын нэг байсан бахаа гэж үзэж байгаа. Яг энэ хан дээрх зураг. Хүн өөрийгөө нөгөө сониучрахад ихээр би хийм бэ? Би үхэд яах юм бэ гэж бодож эхэлнэ гэсэн үг. Тийм байна. За тэгээд одоо дараагийн одоо энэ нэг цуврал дээр энэ дээр их бүр гоё юм ярьж байна. Яаж Неандертал мөслийг даваагүй мөртлөө Homo sapiens давсан түүхийг ярьж байна. Маш сонирхолтой байлаа. Би өчигдөр сонссон нэг сонирхолтой юм хаалцсан. 2 сарын 26-нд Science сэтгүүл дээр нэг нийтлэл гарсан. За тэр яасан бэ гэхээр өнөөгийн Homo sapiens-ийн бидний генд газар зүүн байрлалаас хамаарат 1-4% Неандерталийн ДНХ байгаад байдаг. За гэсэн чинь тэр нь яаж тэгэхээр Homo sapiens Неандертал 2 эвссэн. Тийм болж таарч байгаа. Гэсэн чинь тэр нь хүүсэн дээр суурилтай байсан гинэ. Homo sapiens эмэгтэй Неандертал эрэгтэйтэй үржилд орж исэн, нөхцөж исэн байгаа. Харин Homo sapiens эрэгтэй Неандертал эмэгтэйтэй нөхцөн байж болно. Гэхдээ тэр хоёрын дундаас нөгөө шинэ үр төлөв үүсэх боломж огт бий болоогүй.
сонирхол биш зүгээр яг үнэхээр биологийн хувьд боломжгүй юм ба шүү дээ. Тий. Гоё хаад. Амар юм байна. Тийм тэрнээс ч орчин цагийн эрэхтэй үнийг тоогоогүй гэсэн өвчлөлтэй яадаг юм хтэй. За баярлалаа. Маш сонирхолтой дугаар байлаа. Ингээд та бүгдд шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг хүрлээ. Хөтлөгч амар санаа ээлжид сонирхолтой дугаараа бэлтгэн та бидэнд хүргэлээ. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 адилгаанаар хүрч байна. Өнөөдрийн дугаарыг ихтгэл даах герман чанар ураатай хэцих Монгол гэрт нүүдэлчин ахуйг мэдэр ураатай гэр бүг ивент этгэн та бүгдд хүргэлээ. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худал агшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.